Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг өчигдөр хуралдаж гишүүдийг нэг дуутай нэг үзэл бодолтой байлгах, намын даргын тэргүүлсэн засгийн газрыг 100% дэмжих баталгаа бүхий гарын үсэг зурулах шийдвэрийг гаргалаа. Ингэж улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга 68 гишүүдээсээ бүх шийдвэрт гарын үсэг зурхыг шаардсан нь зарим гишүүний эсэргүүцлийг төрүүлж, парламентын бие даасан байдал саналын эрхчлөлөг хязгаарлах эрсдэлтэй үйлдэл боллоо гэлээ. Эрх баригч намын энэ үйлдэлийг парламентын ардчлалын үндсэн зарчинд шууд халдсан гэж харж болох юм. Парламентын гол үүрэг нь хууль батлах, засгийн газарт хяналт тавих, төсөв батлах, сайд нараас тайлан шаардах алдаа оноог нь илрүүлэх. Гэвч улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгээс гаргасан энэ шаардлагаар бол гишүүдийн саналыг хязгаарлаж, хяналтын чухал механизм болох парламент дахь хилцүүлэг сулрах магадaltaй боллоо. Учир нь эрх баригч намаас гишүүдийнхээ гарын үсгийг зурулахаар боловсруулсан албан бичигт намын үзэл баримтлал, дөрвөн эв нэгдлийг чанд сахих, улсын хурлын чуулган байнгын ороо, дид хороо ажлын хэсэгт намын удирдлагын зөвшөөрлгүйгээр бүрэн суух, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр засгийн газрын үйл ажиллагааг 100% дэмжих гэсэн заалтууд багтжээ. Эндээс харахад улсын хурлын гишүүд өөрийн дуу хоолой, тойрог, сонгогчдын эрх ашгийг хамгаалах боломжгүй болж намын коноп болж хувирхнэ. 2024 оны сонгуулиар иргэд Монгол Ардын намын 68 гишүүн биш өөрөөр үзэл бодолтой хүмүүсийг сонгосон бөгөөд тэдний парламент дахь тусгалыг эрх баригч нам конопоор хязгаарлах нь гэж шүүмжлэх гишүүдэж байлаа. Улсын хурлын тухай хуулийн дээр улсын хурлын гишүүд одоо хэлсэн үг, гаргасан шийдвэр, за ингээд дээрээс нь гаргаж байгаа зарчмын зөрүүдэд саналж байдаг юм өмнө дээрээ хариуцлага хүлээдэггүй. Яг гэвэл энэ дээр олон урлагч үзэл угаасаа бас явах хэрэгтэй. Тийм ч учраас энэ тойргоос ингээд хөдөө орон нутгаас тэгээд намын жагсаалтаас гэж байгаа. Тэг яг бичгийг нь бол бид бүлгийн урал дээр л анхудаага ер нь бол харсан л да. Тэгээд дэлгэцээр хараад дараа нь яг бид нар тус өргсөн нарийн бас танилцж амжаагүй байсан. Тэгээд яг энэ дээр гишүүд маань өөрсдөө саналаа хэлээд яг энийг яах ёстой, үгсгэнд нь өөрчлөлт оруулах уу гэдгийг бас ярилцах байлгүй гэж бодож байна. Олон улсын жишгт намууд саналын сахилах баттай ажилдагч гишүүд санал хураалт үеэр бие даасан байр суурь илэрхийлэх боломжтой байдаг. Мөн парламент бол төрийн дээд эрх барих байгууллага бөгөөд гишүүд нь ард түмний төлөөлөл юм. Намын зөвхөн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд чиглэж болохч гишүүдийн эрх бие даасан шийдвэрийг хязгаарлах эрхгүй. Энэ нь парламентд төвлөрсөн нэг намын удирдлага эсвэл нэг өнгийн саналын механизм руу гулсаж эхэлсний нотлохоо боллоо. Ард түмний нэрийн өмнөөс мандат авсан хүмүүс асуудлыг хилцээд ард түмэн нийгэмд хэрэгтэй тэр шийдэл дээр олонхороо шийддэг институт. Тэгэхээр энэ дээр явдаг тийм гормыг зүгээр нэг албан бичгээр бас хязгаарлаж гэж байхгүй л дээ. Хүчээр ингэж одоо олонхын шийдвэрээ дагнаа адэр гэдгээр юм албачуулж гарын үсэг зурулах нь би бол буруу гэж харж байна. Мэдээж олонхын шийдвэрээ дагах хэрэгтэй. Өнөөдөр бусад хуулиар олгогдсон эрх үүргээ бол улсын хурлын гишүүн хэрэгжүүлэх ёстой. Бүлэг дээр эсрэг байр суурь илэрхийллээгээд тэр үнтэй одоо бас ямар нэгэн байдлаар олонхын шийдвэрийг хатуу даах хэрэгтэй ч гэдэг юм уу ийм гарын үсэг зурулах нь бол зарчмын хувьд бол буруу юм байна л гэж харж байна. Монгол Ардын намын дотоод сахилга бот намын эв нэгдлийг хамгаалах гэсэн орлого парламентын ардчлалын гол зарчмыг зөрчгөд хүрч улсын хурал дахь хяналтын механизмыг солируулна, иргэдийн төлөөлөл, тойргийн эрх ашгийг хамгаалах чөлөөт санал дуу хоолойг хангахгүй бол Монголын парламентын ардчлал эрсдэлд орж болцшгүй нөхцөлд үсэж байна. Hello.